Hi guys, Synchronous vlog шинэ бичлэгтэй тавтай морил. За өнөөдөр бүтэнсээ өдөр болж Сидней хотод. За тэгээд маш олон хүмүүсийн асуулт хүсэлтийн дагуу home tour буюу манай гэртээ бүгдээрээ танилцъя. Тэгээд амралтын өдөр болж байгаа болохоор яг гэрийнхаа ингээд гадаа гараад ирсэн байна. Тэгээд амар гоё гадаа нартай 100 болох чинь. Тэгээд яг манай гэрээс одоо яг энэ Darling Harbour болохоор 10 минутын зайтай алхаад байдаг. Тэгээд өнөөдөр ийм гоё гадаа хүмүүс ингээд суудсан гоё байж гин. Тэгээ эргэн тойрноо харцгаа. Тэгээ бүгд гэрлөө хамтдаа явцгаа. За манай гэртээ танилцъя бүгдээрээ. Манай энэ байр болохоор нэг bedroom, one bedroom байр гэж явж байгаа. Тэгээд яг city дэдэг. Ер нь бол яг city-ийн байрнууд яг иймэрхүү байсан. Тэгээд ер нь бол зөндөө олон байрын inspection хийж үзсэн. Тэгээд энэ бол city-ийн байрнууд айгүй хуучин байрнууд. Тэгээд хамгийн гайгүй яг дөнгөж засвар хийсэн, таалагдсан байр нь энэ байсан inspection хийгээд. Тэгээд энэ байрыг бит хоёр одоо нэг жилийн хугацаатаа гэрээгээ түрээссэн байгаа. За тэгээд бүгдээрээ харь ингээд та нарт юмнуудаа харуулад явъя. За дөнгөж яг үүдээр орж ирэнгүүт яг манай гутлын тавиурны хэсэг байгаа. За энэ чинь болохоор мэдээж төөрнүүд байна. За тэгээд hand sanitizer тэгээд энэ болохоор нөгөө диорын үнэртэй бас байгаа. Тэгээд би энэ тавьсан заримдаа өдрөх. За тэгээд лаага хасаацсан байна. За тэгээд энэ чинь болохоор яг бит хоёрын өдөр тутамдаа өмсдөг гутлнууд байгаа. Энийг болохоор IKEA-гаас авчихсан. Тэгээд энэ жоохон месси харагдаж магадгүй. Энэ болохоор малгаагаа хийцэн ер нь бол шийх мэл тэгэл энэ чихвч эднэр гарахад хэрэгтэй юмнуудаа яг ингэж хийцэн байгаа. За тэгээд үүдээр дөнгөж ороод энэ хэсэгт болохоор манай галтгооны хэсэг байгаа. Яг үүдэндээ. За тэгээд энэ хөрөгчийг болохоор бит хоёр дөнгөж хамгийн анх байранд ороод шинээр нь авч ийсэн. Тэгээд энийг нь хэлэхэд бит хоёр ер нь бол бүх тавилгануудаа шинээр нь дандаа авдаг. Энд чинь бас хуучин тавилганууд ер нь бол авч болдог. Тэгээд яад бол бит хоёр бүх юмуд ер нь шинээр нь дөнгөж ийжээр айл гэр болж байгаа болохоор бүх юмуд ер нь шинээр нь авсан. За тэгээ хөрөгчөн дээр болохоор амар хөөрхөн дандаа нөгөө нэг бит хоёрын аялсан орнуудын ийм соронзнууд байгаа. За бит хоёр хамгийн эхлээ Монгол, за тэгээ Малайз явсан, Сингапур явсан, Бали явсан. За тэгээ энэ байдаг Австралийн Брисбен гэх хот. За Cairns болохоор бит хоёр нөгөө юугаа хийсэн. Ирлэх санал авсан. За тэгээд бас энэ бас Cairns-ийнх байна. За тэгээд манай хөрөгчтөн дээр нэг ийм юмнууд байдаг. Тэгээд бит хоёр бас нэг айл болох тэгж амар их юм ил байлгахыг хүсэхгүй. Юмнууд ер нь бол даалт тэгээд манай болохоор амар тийм юмнуудаа даалт байлгах дуртай. Миний зан чанар гэвэл юмнуудаа ингээл амар хаях дуртай хэрэггүй юм байвал за хайчиг ерөөсөө амар тийм хэрэгтэй хэрэггүй юм зогсоолох дурггүй. За тэгээд хөрөгчөө хальт харуулчих. Хөрөгчөн дотороос нэг иймэрхүү юмнууд байна. За тэгээд байнгын ер нь бол өндөг. Тэгээд ер нь бол жинснүүд. За тэгээд салмон. За тэгээд шоколада нэрийн хийсэн байна. 78% дандаа ийм шоколад үздэг. За тэгээд celery juice-ээ яаж хийдгийг хэлээрэй гэсэн мэс. Ерөөсөө juice шахагчн дээр хийгээл celery-гээл аллан мэгэл ер нь бол өглөөдөө уучдаг. За энэ талд болохоор авокадоос байнга өглөө алхах хийдэг. За тэгээд ийм юмнууд байна. За тэгээд талд нь болохоор юм самар мамар л байна да. Тэг coconut water дэлгүүрээс ундаах ороод юм coconut water-ыг аваад уучдаг дандаа. За тэгээд нэг юм гэвэл энэ галтгоон жоохон бит хоёр өнгөнд нь жоохон амар дургуун нэг тийм амар дээр үеиг шиг харагдаж байгаа. Тэгээд удахгүй бас бит хоёр нүгж байгаа. Тэгээд тийм болохоор
энэ байраа нэг тэгж гоё тогтжуулж амжаагүй. Тэгээ жижигхэн болохоор яг үнийг хэлээд тогтжуулах гэхээр ерөөсөө зай байхгүй байсан. За тэгээ галхооны хэсэгт болохоор ерөөсөө нэг юм байхгүй. Ийм юмнууд л байгаа. За тэгээ энэ нь болохоор air fryer байгаа. За тэгээ air fryer-ыг бол би ер нь бол бараг л өдөр тутамдаа байдаг айгүй амар байдаг. Салмон нэлмэрээ хийж мэгээд шараад явдаг амар. За тэгээд энэ болохоор энэ diffuser. За тэгээд энэ болохоор бас айгүй амар Alexa гэдэг Amazon-ы. Тэгээд өглөө басаад юм ингээд хэлэхэд айгүй амар байдаг. Hey Alexa, can you play music? Amazon music. Hey Alexa, turn off. Тэгээд бүх юмудаа ингээд Alexa-тайгаа яриа хийж болдог. За энэ ч болохоор ер нь бол жимснүүдээ байнга иддэг. Жимснүүд байна. За тэгээд гой бас цэцэг ингээд өөрөө заавал ингээд манайхан ч эрэгтэй хүнээс ингээд хүнээс цэцэг авахгүйгээр өөрөө ер нь бол цэцэг аваад ингээд хийждэг байгаа заримдаа. За тэгээ манай галтгоо бол ийм амархан хоёулаа амьдэрдэг болохоор ерөөсөө тэгж нэг илүү төстэй хэрэг болохгүй. За энэ болохоор манай dining table байгаа. За энэ ширээ сандлыг болохоор бас IKEA-гаас авч ирсэн. Тэгээд бас анх 2 жилийн өмнө 3 жилийн өмнө яг өөртөө байранд ороод бас яг шинээр нь авчихсан байгаа. Тэгээд ийм латте, за тэгээд ийм чихрийн тав бас айгүй их авчихсан. Чихрийн тав нь бол айлд ороход заавал ерөөсөө айлд ороход хүнийг цай хийж өгөөд тэгээд чихэр юу нь бол дандаа өгч байгаа гэж манай эргээс үг нь бол тийм уламжлалтай шүү дээ. Тэгээд хүн орж ирэхэд дандаа юу нь бол чихэр өгдөг. Тэгээд эднээс болохоор тийг юм хатчих. Эднэр болохоор дандаа ингээ Монголоос ирсэн хүмүүс гэсэн гоё аарал юмнууд байгаа. Би бүр аарал юм байна. Тэгэхээр Монголоос ирсэн хүмүүс гоё дандаа юмнууд өгөөд амар хайртай байгаа. За тэгээд галхооны хэсэг байна байгаа. За энэ болохоор манай тоос орогч. За тэгээд Dyson-ы тоос орогчийг бас бит хоёр шинээр нь авч ирсэн. Гэхдээ яг үнийг хэлэхэд энэ дээр нэг тийм сэтгэл хангалуун биш байгаа. Яагаад гэвэл айгүй хурдан батарей суучдсан билээ. Тэгээд яг 2 bedroom гэж хэлээд авч ирсэн. Дараа тэгтээ тоос орогч ямарч ирсэн шинжилгээ та нар ч гэсэн авахаас өмнө ревюг нь харж аваад авч байгаарай. За тэгээд ер нь бол Австрал байр түрээстэй болохоор хам манай ер нь бол цоол болохгүй. Яг байраа тэрчгээр буцааж хүлээлгэж өгөх хэрэгтэй байдаг. Тэгээд бит хоёр өмнө байранда инсталл хийгдсэн байсан. Тэгээд энэ байранда болохоор нэг удахгүй юм чинь зүгээр ингээд хальт тогтоосон байгаа. За тэгээд Dyson-ы тоос орогчмаар байна. За энэ буудаг бас онлайнаар шинээр захиалж авч ирсэн. Тэгээд өнгө нь бас юм өөрөө одоо ер нь бол ийм өнгөнүүд айгу модон байгаа шүү дээ тийм. За тэгээд манай буудан байна. Ер нь бол айгу цонхоо нэгтгэж home tour-ыг хийгээд юм байхгүй. За энэ болохоор бас IKEA-гаас авч ирсэн ийм гэрлийн юу байгаа. Гэрэл байгаа. За энэ болохоор айгу хөөрхөн гэрэл багтай дуулахаар ингээ гоё гэрлээ асаагаа яг энэ хэсэгтээ суугаад яаж болно. За энэ хэсгийг нэр танилцуулаагүй юм шүү дээ. За энэ болохоор яг үүдэнд ороод ирэнгүүт айгу тийм юу хэрэгтэй байдаг. Тол хэрэгтэй байдаг. За энэ толыг бас IKEA-гаас авч ирсэн. За тэгээд энийг бас IKEA-гаас авч ирсэн. Энэ доор нь хөөрхөн цагаан өнгийн. За тэгээд энэ цэцэг маань байна. Энэ цэцгийг бас жил гарны өмнө авч ирсэн юм байна. Тэгээд бит хоёр нөгөө 100 аяллаар явахдаа балкон дээр дөнгөж энэ байранда шөнөөр орж ирээ балкон дээрээ тавьчихсан чинь наран юу нь бол байлгаж болохгүй мөлий дээ жоохон ингээд шаралж модлоо муу болцсон. Гэхдээ одоо ингээд гоё өндөр болоод урагж байгаа амьд цэцэгнүүдэд аягүй дуртай. За оронгууд яг ийшээ явбод манай юу байгаа? Байны үр байгаа. За энэ ч нэрээ бүх юмнууд нь бас ингээд юутэйгээ холбогдсон байна. За байны үр болохоор бас аягүй амархан үнэх зулаад ахын байхгүй. Байны өрөөнд болохоор ингээд угаалгын өрөө. За тэгээд энэ чинь болохоор бүх ер нь бол Австралид шинэ байрнууд гэдэг баггүй. Тэгээд шинэ байрнууд болохоор дандаа нөгөө юутэй гэдэг талхиндаа артай юм шургуулгатай байдаг. Тэгээ өмнөх түрээсэлжсэн байрнууд дандаа шургуулгатай юмнууд хийхдээ амар амар байсан. Гэхдээ энд болохоор шургуулга байх болохоор бүх юмнуудаа ингээд гоо сайхны юмнууд юм баскетнд хийсэн байгаа. За тэгээд энэ чинь болохоор ийм бас IKEA-гийн юу тавьсан. Энэ нэг нэрээ айгу амар байсан. Ийм юмнууд бас айгу айлуудад тэгтээ шууд хан дээрээ наачдаг. Тэгээ бүх юмнуудаа ингээд тавьж болно. Тэгээд жоохон бас хуучны байны өрөө болохоор дээрээс нь нэмээд ийм IKEA-гаас ийм цэцэг аваад тэгээд ингээд хөөхөө орооцсон бас айгу хөөхөө харагдчихжээ. За тэгээд ийшээ оронгууд юу байгаа?
лаунж нөгөө лаунжгаа харуулъя. Лаундрын болохоор бас яг ингээд дандаа байдаг. Тэгэд энэ бас ер нь бол шинэ байрнуудаа лаунж өрөөгээ бүр тустай байдаг. Энэ болохоор ингээд хамтдаа нэг юм зөвхөн хаалгаар ингээд брэслэгцэн байдаг. Цаанаас юм цатаагч нь бол ирсэн. Тэгээд бид хоёр өөрсдөө юм угаалгын машин авч исэн. За лаунжгаа ингээ хаацгаар нэг 100 арай бага. За манай байны өрөө бол нэг гоё юм болохоор юм байтаптай юм байнтай тийм болохоор гоё ус мөсөнд ороод айгу амар байдаг. Ер нь бол ийм байн ихэнх байрнуудад байдгүй яа мастер өрөөнд л байдаг. За тэгээд энэ хэсэгт болохоор манай юу энэ хэсэгт болохоор манай зурагт байгаа. За тэгээд ийм Samsung-ийн бас юутайгаа. Тэгэхээр би бас нэг влого хийхдээ урд нь ингээд гаргаад хийсэн байсан. Хаанаас авсан хүмүүс тэгсэн байсан. Энэ үрээ нь болохоор яг ийм зөвхөн нэг ширхэг юм болохоор Майраас авдээсэн. За тэгээд энэ нь болохоор яг одоо амар энд болж байгаа юм хайрцаг. За энэ хайрцаг болохоор энэ варыг болохоор H&M-ээс авчихсан. Айгу хөөрхөн. За тэгээд ийм газ ийм лаанууд авсан. За тийм байна. Тэгээд эднэрт болохоор ингээд юмнууд айгу цомхон юмуд байгаа. За энэ ч болохоор юу байгаа вэ гэхээр манай хүний цагны хайрцагнууд байна. За тэгээд ийм айл хонх байхад айгу сайн байдаг гэдэг. Тэгээд ийм хонх байгаа. Ер нь бол даалт байсан тэгээд ил гаргаад тийм та. За тэгээд бас нэг юм харуулхад хоёр ер нь айгу тийм зургнуудын альбомтай хүмүүс ч одоо орчин үед нэг хутсан дээрээ хадгалчихдээ штэ зургнуудаа. Хоёр болохоор ингээ бүх зургнуудаа угаалгаад ингээ зургнуудаа бичээд яг юу болсон яасан ингээ хажуудаа ингээ бичдэг юмтай он сарын тавиад ингээ бичсэн гоё альбомд гоё зургнуудаа ингээ хавуулаад хийчээр айгу дурсгалтай байдیں۔ Тэгээд ийм зургнуудаа гоё хоёр одоо энэ малай зэрэг райс хийхүүд гоё юмнууд байгаа. Энийг болохоор Cairns-аас авч исэн. Сая яг шинэ жилээр аяллаар явахдаа тэгээд York-тэй болж байгаа 50 гээд эзэний хадгалсан байгаа. Тэгээ энэ бас амар хөөрхөн байгаа. Австралийн ингээд хөөрхөн юу. Тэгээд зурагтан дээр ингээд хөөрхөн тавьтаасан байгаа. За энийг болохоор манай ээж Монголоос ирэхдээ авчирж ийсэн. Чингис хаан тэгээд хоёр байранд орохдоо дандаа ингээд тавьсан байдаг. За тэгээд энэ ч болохоор бас ийм юу байна. Ийм гэр байна. Монголоос ирсэн. Тэгээд энэ даалганы үеийг болохоор манай бас хатам ээж явуулж ийсэн Монголоос аль байхсан ингээд. За тэгээд энэ хэсэг болохоор нэг ийм. За ийшээ болохоор онгод юу аа. Манай хүн болохоор ингээд гитар тоглож юунаас өөрөө хичээллээд сураад эхэлж байгаа. Тэгээд ийм гитарнууд хоёр гитар байгаа. Тэгээд ийм хөөрхөн бас тавиуртайгаа. За энэ болохоор миний фитнес хэсэг байна. Би яг энэ хэсгээр ингээд тасглаа хийждэг. Амар ийм гантикнууд тэгээд ийм юуны хэсэгтэй хахаар айгу амар байдаг. За энэ болохоор компьютер эднэр одоо бүх юмнууд байгаа. Энэчээс угаад хичээл номоо хийх ч юм уу те яхад айгу амар байдаг. За энэ болохоор Apple-ийн компьютер. За тэгээд миний ноутбук байна. Влог эдитэлдэг. За энэ iPad-ээр болохоор бас айгу амар влог эдитлэхэд бас айгу амар байдаг. Тэгээд энэ Apple юмнуудад бол юу сайн дуртай байдаг. За тэгээд миний Kindle байна. Хаяа ингээд энэчээс угаад ном уншаад айгу амар байдаг. За тэгээд яг манайх налууга харсан цонхтой болохоор ингээд өдрөө бол бүр амар гоё ингээд нар тусдаг айгу халуун байдаг. За ер нь бол та нар ийшээ харуул бараг сэтэ харагдаж байгаа. Ер нь бол яг ажил руугаа 20 минут алхдаг. За тийшээгээ харангууд болохоор Анзак бриж харагдаж байна. болохоор бас ийм цэцэг байгаа. Энэ цэцгийг бас бит хоёр түрүү жил яг карантины үеэр авч ирсэн. Унтлагын өрөөнд байхад айгүй сайн цэцэг гэдэг юм чи авч ирсэн. Тэгээ бас хөөрхөн ингээд ургаад байж байгаа. Ингээ гоё усалдаг. Одоо энэ өрөө бүгдээрээ хамтдаа орж харцгаая. За яг бит хоёрын ор байна. За энэ өрөө бол бүр амар жижигхэн байсан. Жижигхэн тэгээд бүр анхандаа за яаж өмнөдөө багтаана гэж айгүй бодчихсан. Тэгээд айгүй ухаалаг аргууд хэрэгжилж зовжиж юу нь бол юмнуудаа багтаасан. Тэгээд Монгол улсынхан төрийн талбайг тавьсан байна. За тэгээ манай ор байна. Ороо юу нь бол өмнө ингээд тавьсан гэсэн чинь бүр энэ нуруу ямар ч зайгүй болсон байсан. Тэгээд ингээд тавьсан юм бол бит хоёр үндэстэй. За тэгээд бас энэ орны давуу тал нь гэвэл
доороо бүх юмнуудаа амар их юмнууд хатгалж болдог. Тийм болохоор бит хоёр яач яг жоохон ч гэсэн хөнгөсөн. Тэгээд орон доор ер нь бол хийх юмнуудаа хийцэн байгаа. За тэгээд энэ болохоор бас IKEA-гаас авч исэн. Энэ орыг болохоор онлайнаар Catch гэдэг юунаас брэндээс захиалж авч исэн юм байна. За энэ ч болохоор IKEA-гаас авч исэн. Гадуур хувцсраа үлгчдэг юм айгу амар байдаг. Энд чинь нэг ойр зургийн ойрын хугацаанд өмсөх гадуур өмсдөг юмнуудаа тавьсан байна. За тэгээд бас хаяа ойр зур өмсдөг гутлнуудаа энэ чинь тавьсан байгаа. За энэ чинь болохоор ер нь бол өмнөх одоо шинэ байрнууд болохоор дандаа яг амар их юм шургуулгатай ирдэг. Тэнгүүд энд болохоор зөвхөн манайд ганцхан шургуулга байхгүй. Тэгээд юмнуудаа яриа ядан багтаасан байгаа. Тэгээ миний нэг юм гэвэл өвлийн хувцс, зуны хувцснуудаа дандаа ялгаж хийдэг. Тэгээд өвлийн хувцснуудаа ер нь бол одоо ингээд хайрцаг тэгээд эхлээд хийсэн байгаа. Тэгээ өвсгүй хувцснуудаа бас дандаа ялгадаг. За ийшээгээ болохоор бас ингээд хувцснууд юмэр хийцэн. Айгу бас жоохон имэх замбраагүй л юм. За энийг болохоор өмнө болохоор би гоо сайхны ширээтэй байсан. Тэгсэн чинь ширээтэй байхаар ерөөсөө хувцгийг зай байхгүй. Тэгээд ийм IKEA-гийн ийм дөрвөн ширхэгтэй ийм нүдтэй ширээ авч агаад ухаалгаар ашиглая гэж одоо дээр нь ингээд юу тавьцсан. Гоо сайхны юмаа тавьцсан. Тэгээд ингээд сууж нүрэ бодож байгаа. Тэгээд ингээд гэрэл мэрэл нь хөөрхөн хасдаг. Тэгээд өмөртэй уснууд байна. За тэгээд хамгийн ихэнд нь болохоор ийм өөрийнхөө будаг шунхнуудыг хийцэн байгаа. За тэгээд бусдад нь болохоор юунуудаа ингээ хувцнуудаа хийцэн байгаа. За тэгээд энэ болохоор хөөрхөн ингээд заргаа мөнгө төгрөгөө хийгээ цуглуулцдаг юм байна. Манай гэр нэг иймэрхүү гэр байна. Тэгээд бит хоёр байрнаасаа нүг болохоор дараагийн влогоор яг нүүж байгаа влог. За тэгээд шинэ дараачихан байрыг яг хэрхэн яаж тогтжуулж байгаа гэх мэт сонирхолтой влогуудыг та нартай хүргэх болно. Тэгээд энэ удаагийн бичлэг маань таалагдсан бол та нар маань лайк, шеэр, subscribe дараарай. Тэгээд бичлэгтэйгээ байсан та нартай бүгдэнд нь маш их баярлалаа.